Та нар энэ дэлгэцэн дээр яг одоо юу харж байна? За би та нарт бодох 5 секундын хугацаа. 1 2 3 4 5. Энэ дэлгэцэн дээр юу харагдаж байгаа вэ гэхээр мөнгө ургадаг мод. Ердөөсөө энэ YouTube цугийг хийсэн хүн нь YouTube-ийн үзэлтээр авч байгаа тэр мөнгөө банк руугаа татаж явахаас юу ч хийдэггүй. Энэ YouTube цуг бол хиймэл оюухан буюу artificial intelligence-ээр хийгдсэн YouTube цуг. Тэгэхээр хиймэл оюухан хүний өмнөөс ямар бичлэг хийх вэ? Тэр санааг гаргана. Хиймэл оюухан хүний өмнөөс YouTube цуг дээр нь бичлэгийг нь хийгээд тавина. За тэгээд хиймэл оюуханы ажлын үр дүнг та нар яг одоо харж байна. 2024 оноос эхэлж контент хийсэн хиймэл оюуханаар хийгдсэн YouTube цуг ердөөсөө 1 жилийн дотор 299 сая үзэлт авсан байна. Одоо хэдүүлээ нэг сонирхолтой calculation хийж үзье. За YouTube чиний бичлэгийг 1000 хүн үзэх тутамд ямар улсаас үзэж байгаагаас нь шалтгаалаад янз бүрээр мөнгө өгдөг. За ерөнхийдөө Их Британи буюу Англи улсаас чиний бичлэгийг 1000 хүн үзлээ гэж бодоход миний бодлоор нь 5 Америк доллар өгөх байх. За тэгэхээр 299 саяыг хуваадаг нь 1000. 299 мянга. Тэгээд одоо хэдүүд энэ 299 мянгаыг 5-аар үржүүлээд үзье. 1,495 мянган Америк долларыг ашиг олсон байна. 1 жилийн дотор. Ер нь ойролцоогоор бол. Яагаад би энэ YouTube цугийг хүмүүс Их Британаас, Америкаас үздэг гэж хэлж байгаа вэ гэхээр хийж байгаа бүх бичлэгүүд нь англи хэл дээр байгаа. Энэ YouTube цуг ердөөсөө л YouTube-ийн short бичлэгнүүд хийдэг. Өөр юу ч биш. Энийг харж байна уу? Дандаа YouTube-ийн short бичлэгнүүд, дандаа хиймэл оюуханаар хийгдсэн YouTube-ийн short бичлэгнүүд. Сая та нар миний 1 жилийн өмнө хийсэн бичлэгний хэсгийг харлаа. 1 жилийн өмнө энэ YouTube цуг 1.4 сая subscribe-тай байсан бол өнөөдөр 2.3 сая subscribe-тай болсон байна. 1 жилийн хугацаанд 900 мянган subscribe. 1 жилийн хугацаанд. За энэтэй Монголын номер 1 ютубер Grimix-ийг харьцуулах юм бол Grimix 1 жилийн өмнө 1.4 сая орчимтай байсан бол өнөөдөр 1.5 сая. За бараг 1.6 сая. Ерөнхийдөө бол 1 жил дунджаар 150 мянга орчим subscribe авсан байна. Амар шодрог биш мэдээж. Энэ үнэвд бол одоо чинь энэ бичлэгийг хийхийн тулд хотоос гэрээсээ гараад хөдөө очсон байна. Хөдөө очоод арслантай уулзсан байна. Бензин тосны мөнгө, асар их цаг хугацаа, тэгээд дараа нь энэ бичлэгээ 5-6 цаг эдитлэн энэ амар хөдөлмөр өгөхгүй. Энэ хиймэл оюуханаар хийгдсэн энэ сувгийн хувьд бол энэ сувгийг хийсэн нөхөн зүгээр л руугач хөдлөхгүй байгаа шүү дээ. Амьдрал дээр энэ хиймэл оюухан өмнөөс нь бичлэгнүүдийг нь хийгээд YouTube зөвг дээр нь тавьчихна. Энэ хиймэл оюухан ямар бичлэг хийх юм бол өндөр хандлт авах юм. Тэрийг энэ хиймэл оюухан ямар ч хүнээс илүү мэдж байгаа. Тэгээд та нар эцсийн үр дүнгийг харж байна. Одоо хэдүүлээ зүгээр нэг бичлэгийг нь тавиад үзье. When Aiden walked into the jewelry store, he thought his older brother Tristan, who had been talking about some business opportunity all week, would finally introduce him to the store manager. Instead, Tristan slipped something into Aiden's jacket pocket and whispered, "Go wait outside. I'll be out in a minute." Confused, Aiden stepped outside. Minutes later, when Tristan walked out, Aiden reached into his pocket and pulled out a Rolex. "Tristan, did you steal this?" Tristan glanced around and smirked. "That's the business, bro. You were the distraction." Aiden felt sick. "No, this isn't right. I'm taking it back." But Tristan snatched the watch away and shoved him back. Idiot. You always want things the hard way. That's why you'll stay broke. That was the last time Aiden saw him. 3 years later, Aiden was За энэ бол яг л нэг амьдралын ухаарлын бичлэг байгаа байхгүй юу?
Одоо нэг хоёр найз байсан тэгсэн чинь нэг найз нь дэлгүүр зогсож байсан тэгсэн чинь Тристэн гэдэг энэ залуу найз дээр дэлгүүр рүү яваад орсон чинь нөгөө найз нь дэлгүүрийн маш үнэтэй цагийг энэ бандын кармарон хийцэн савнгийн дүр ердөөсөө савнгийн тэгээд ийм юмыг ямар олон хүн үзэж байгааг харалтаа 649 хүн комент бичсэн байна, 26,000 хүн лайк дарсан байна. Энэ бичлэгийг хүний оролцоо байхгүй. Энэ бичлэгийг 100% хиймэл уюухан хийгээд энэ хүний YouTube зөв дээр нь тавьж ийн гэд бодоод үз. За тэгэхээр энэ бол хиймэл уюуханы 90 үе ирсний маш том баталгаа. Та нар Grimix-ийн YouTube сувгийг харьцуулаад хиймэл уюухан мөнгө олох тал дээр хүнээс ямар илүү гэдгийг бол харж болно. Энэ бол маш тод жишээ, үүсгэх аргагүй жишээ. За тэгэхээр би Python програмын мэрэгчлээ хүн. Ерөнхийдөө бол одоогийн байдлаар маш олон автоматчлагдсан системүүдийг хийж ийн ямар тач энэ YouTube сувгийг яаж хийдгийг тэр тухай ойлголттой хүн. За тэгээд би Python програмын сургалт гаргасан. За Python програмын хэл гэдэг бол энэ фолклортой адилхан бүрэн автоматчлагдсан яг ийм YouTube сувг нэг мэдлэг нь өгөхгүй. Python програмын хэл дээр одоо энэ YouTube сувгийн ард талд байгаа скриптүүд бүх код нь бичигдэнэ. Тэгэхээр яг нь та нар Python програмын хэлд сурч чадах юм бол энэтэй адилхан ийм YouTube сувг нэх боломжтой гэсэн үг. Тэгээд хиймэл уюухан хинэгч ялгахгүй. Тэгэхээр хиймэл уюухан энэ хүнд хийж өгсөн гайхамшиг чамд гэсэн хийж өгөх 100% боломжтой гэсэн үг байхгүй. Ойлгож байна. Хиймэл уюухан хинэгч ялгахгүй. Энэ хүнийг хиймэл уюухан 2 сая subscribe-тай болгож өгсөн байна. Тэгвэл Монгол амьдарч байгаа хинэгч гэсэн 2 сая subscribe-тай болгож чадах байхгүй. Гол нь та нар Python програмын хэл сурах хэрэгтэй. Энэ хиймэл уюуханыг яаж хийдгийг тэр мэдлэгийг эзэмших хэрэгтэй. За тэгэхээр би дөнгөж сая ер нь бол энэ сургалтыг бол маш удаан хугацаанд би боловсруулсан. Одоо миний сургалт маань дууссан байна. Энэ бол Python програмын хэлний монгол хэл дээрх сургалт. Монгол хэл дээр. Миний сургалт 7 бүлэг хичээлтэй. Хамгийн ихний бүлэг нь хувьсагч авдаг. Одоо Python програмын хэлний хамгийн ихний мэдэх ёстой зүйлүүд чинь заасан байгаа. За тэгээ 3 дахь бүлгээс яаж энэ хувьсагч авдаг өгөгдөл эдгээр зүйлүүдийг үүдэлд оруулахыг заасан байгаа. Энэ 7 бүлэг хичээлийг үзснээр та бүхэн Python програмын хэлний анхан шатны мэдлэгтэй болно. За тэгэнгүүтээ ойлгохгүй юм гарах юм бол миний хийсэн хиймэл уюуханаас асууж болно. Би энэ зүйлийг ойлгохгүй байна. Энэ ямар учиртай юм? Энэ хиймэл уюухан амьдрал дээр хамгийн энгийн жишээг татаж маш ойлгомжтойгоор ямар ч програмын мэдлэггүй хүнд бүр 5 настай хүүхдэд заах арга барилаар монгол хэл дээр жамт бүх зүйлүүдийг ойлгуулж өгнө гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол Монголд амьдарч байгаа хэн ч гэсэн энэ хичээлийг үзээд ойлгоод Python програмын хэлээр ийм YouTube сувг нээх боломжтой гэсэн үг. За миний сургалтын чанар хэрвээ. Та яг одоо энэ харж байгаа зүйл чинь чанарыг нь батлна. Нэгдүгээрт нь би Python програмынхаа мэдлэгийг ашиглаад юу ч мэдэхгүй хүмүүст Python програмыг монгол хэл дээр зааж өгдөг 24 цагийн туршид ажилладаг хиймэл уюуханыг хийсэн байна. Хоёрдугаарт нь би орчин үеийн стандартаар Python програмын сургалтыг боловсруулсан байна. Гуравдугаарт нь би энэ Telegram-ийн аппликейшн дээр миний өмнөөс 24 цагийн туршид крипто арилжаа байдаг. Одоо крипто арилжааны ботыг хөгжүүлсэн. Одоо 24 цагийн туршид ерөөхдөө бол крипто арилжаа байж байгаа. Тэгэхээр ерөөхдөө бол ямар хүнээс сургалт авч байгааг та ойлгоод авлаа. Одоо яаж энэ сургалтыг авах юм? Яаж Python програмын хичээлийг авах юм? Тэрийг чинь заагаад өгье. App Store юм уу Play Store руу ороод Telegram гэж хайх хэрэгтэй. За тэгэнгүүт тайлтын 2 дугаарт миний хувьд бол гараад ирж байна Telegram. За Telegram энэ аппликейшнийг эхлээд утас руугаа татж явна. Үн төлбөргүй. За Telegram дээр Telegram-ыг татж авсныхаа дараа та бүхэн бүртгэл үүсгэнэ. Бүртгэл үүсгэхдээ өөрийнхөө утасны дугаарыг оруулна. За тэгэнгүүт утасны чинь дугаар руу нэг баталгаажуулах код ирнэ. За тэр кодыг нь баталгаажуулаад Telegram дээр аккаунт чинь үүсчихнэ. Дараа нь яг энэ үзэж байгаа бичлэгний чинь доор
more гэдэг нэг жижигхэн кноп байгаа. Энэ more дээр ингээд дарах юм бол бичлэгний description хэсэг нь гараад ирнэ. За энэ Python програмчлалын сургалт гэдэг хөхөнгийн линк оруулсан байна. Энэ линкэн дээр дарах юм бол Telegram дээр чинь автоматар энэ сонх онгоо чинь дэлгэцний зүүн дод болонд байгаа DCH гэсэн нэг хөх кнопн дээр дарах юм бол та бүхэн миний Telegram-ын мини аппликейшн руу нэвтэрч орно. За миний сургалт ердөөсөө 7 өдрийн дотор хэн ч гэсэн үзээд дуусчих боломжтой юм богино хэмжээний сургалт байгаа. Миний веб гишүүнчлэлийг авсан хүн бүр 1 сарын хугацаанд энэ сургалтаас гадна миний бусад сургалтуудыг нэмээд крипто тест арилжааны хэрэгслийг ашиглах боломжтой болно. Нэгсэндээ та бүхэн 1 сарын 4 TV-ийн YouTube сувгийн төлбөртэй гишүүнчлэлийг авснараа тэр 1 сарынхаа хугацаанд миний бүх сургалтуудыг крипто арилжааны хэрэгслүүдийг өөрсдийнхөө хэрэгцээнд ашиглах, суралцах боломжтой болж байна гэсэн үг. Тэрнээс энэ сургалт бол тусдаа үнэтэй зүйл бол биш. Ердөөсөө бүх зүйл сарын гишүүнчлэл дотор багтцсан байгаа. За Telegram дээр та бүхэн миний сарын гишүүнчлэлийг худалдаж авахын тулд эхлээд Telegram-ийн од худалдаж авах хэрэгтэй. Telegram-ийн од нь болохоор энэ Telegram аппликейшны өөрийнх нь дижитал мөнгө Telegram дээр бүхий л худалдаа авалтууд Telegram-ийн одоор хийгддэг гэдээ ойлгочих болно. За Telegram дээр од худалдаж авах бол маш амархан. Ердөөсөө альч Монгол банкны төгрөгийн эсвэл долларын Visa карт байж болно. Visa картасаа шууд худалдаад авчна. За яаж Telegram-ийн од худалдаж авах вэ гэхээр эхлээд та нараа Telegram-ийнхаа settings руу ороод доошо гүйлгэхээр энэ ч Telegram Stars гэсэн кноп харагдана. Энэ дээр дарна Top Up гэсэн хөх кнопн дээр дарна. 2000 Telegram-ийн од худалдаж авах сонголт байхгүй учраас 2500-ыг сонгоно. Илүү гарч байгаа 500-ыг дараа сарынхаа төлбөрт төлдөг ч юм уу те. За энэ нь болохоор нийтдээ 184,000 төгрөг болох юм байна. За 2500 Star гэдэг дээр нь дарчээ. За миний хувьд картныхаа мэдээллийг оруулсан учраас энэ чи 910 гэж харагдаж байна. Та бүхний хувьд бол 910-ын оронд картныхаа мэдээллийг оруулна уу гэсэн кноп харагдана. Та бүхэн тэрэн дээр нь дарах хэрэгтэй. За тэгэнгүүт ийм цонх гараад ирнэ. Card number гэдэг дээр нь Visa картныхаа 12 оронтой тоог оруулна. Доотлолт нь болохоор MMYY гэсэн дээр нь болохоор картныхаа дуусах он сарыг, дуусах жилийг нь оруулна. Он сар, жил хоёрыг нь оруулна. За security code гэдэг дээр нь болохоор картны чарталт нь 3 оронтой тоо байдیں۔ Тэр 3 оронтой тоог нь оруулна. Card holder name дээр нь болохоор чиний Visa картн дээр чинь нэр чи яг яаж бичигдсэн тэрийг нь бичиж оруулна. Street address дээр нь болохоор гэрийнхээ хаягийг оруулна. Одоо шинэ би Монгол улсын Баян зүрх одоо Баян гол дүүргийн нэг байрны нэг хотод амьдардаг хүн байлаа гэж бодъё. Тэгэх юм бол би district Баян гол district apartment нэг дундуур зураас нэг гэж оруулна. Тэгэл болоо. За тэгээд доошлуулах юм бол city гэж харагдаж байна. City дээр нь болохоор Улаанбаатар гэж оруулна. State дээр нь болохоор Төв гэж оруулна. TOV төв гэж оруулна. Эсвэл TUV гэдээ оруулсан ч болно. За zip code дээр нь болохоор Улаанбаатар хотын zip code нь 11,000 байдаг. Тэгэхээр та бүхэн zip code дээр нь 11,000 гэж оруулна. За тэгээд доошлуулад country region-ыг нь болохоор Mongolia, зарим утсан дээр country region гэж гарч ирээгүй байдаг. Хэрвээ country region гэж байх юм бол Mongolia гэж оруулаад хамгийн сүүлд нь save card гэсэн хөх товчон дээр дарна. За ингээл болоо. За тэгэнгүүт үйлдэлээ буцаагаад нөгөө од худалдаж авах цонх руугаа очино. За тэгэнгүүт энэ 2500 Star 184,000 төгрөг гэсний доотлолт нь чиний картны чи мэдээлэл нь 910-тай адилхан харагдана. За тэгээд та бүхэн өдөөс хамгийн сүүлийн хийх зүйл бол one tap buy гэсэн цэнхэр кнопн дээр дараал болоо. Ингээд Telegram дээр 2500 Telegram-ийн од худалдаад авчиж байгаа байхгүй. За 2500 Telegram-ийн одоор одоо миний аппликейшны сарын гишүүнчлэлийг худалдаж авна. Яаж гэдгийг нь одоо та бүхэнд харуулъя. Дэлгэцний зүүн доод буланд харагдж байгаа DCH гэсэн кнопн дээр дарлаа. За ингээд та бүхэн миний Telegram аппликейшн руу орчин.
За тэгэнгүүт доор хар 5 кноп харагдаж байна. Энэ доор харагдаж байгаа 5 кнопны 4 дахь буюу course дээр нь дарна. За тэгэхээр 2000 Telegram мод төлөхөөд нэг шар кноп гараад ирж байна. Энэ дээр дарна. За 2000 Telegram мод төлөхөөд нэг цэнхэр кноп гараад ирж байна. Энэ цэнхэр кнопн дээр дараал VIP гишүүн болчихно. Энэ цэнхэр кнопн дээр дараал миний Telegram аппликейшны төлбөртэй гишүүн болчихно. За тэгээд энэ цэнхэр кнопн дээр дарсны чинь дараагаар шууд миний сургалт онгойчно. Тэгээд хоёр дахь удаага доор аргашаа 5 кнопны course дээр нь дарахаар шууд миний сургалт руу орчихно. Ийм амархан. Ингээл та бүхэн миний үнэнч дэмжигч болчихж байгаа. За тэгээд үнэнч дэмжигч болсон хүн бүрт би 2 сарын бонус өгч байгаа. 8 сарын 1-ээс өмнө миний Telegram аппликейшн дээр төлбөртэй гишүүнчлэл авсан хүн бүр 2026 оны 11 сарын 1-ний өдрийг хүртэл энэ Telegram аппликейшн дээр тавигдах бүхий сургалтуудыг чөлөөтэй үзэх боломжтой болно. За Python програмын хэл сурснаар ямар үр дүн гарч болох вэ? Би таарч одоо маш гоё юм ярьж өгье. Маш гоё юм ярьж өгье. Яг одоо та бүхэн Ruby on Remote гэдэг ажилд авдаг вебсайтыг харж байна. Энэ вебсайтанд тавьж байгаа бүх зарууд баталгаатай. Одоо чинь энэ зарыг харах юм бол 1 жилийн 750 сая орчим төгрөгийн цалинтай ажилд авна гэсэн байна. Ямар хүнийг senior developer гэдэг нь одоо энэ төсөл дээр ажиллаж байгаа бусад код бичдэг хүмүүсээ даргалаад ерөнхий чиг баримжааг гаргаж өгдөг хүнийг хэлж байгаа. Тэгэхээр ийм өндөр цалинтай ажлууд та нар гэрээхээ тавтахтай орчин нөхцөлөөс орох боломжтой. Гэхдээ ажлын дуршлаг шаардна. Ямар төсөл дээр ажиллаж исэн, өмнө нь юу гэж бүтээж исэн тэрийг чаарна. Тэгэхээр энэ салбарт өөрийнхөө үнэлэмжийг үүсгэх хэрэгтэй. Өөрийнхөө хийж чадах зүйлүүдийг үн цэнэ батлах зүйлийг үүсгэх хэрэгтэй. Тэрний юу гэж болох вэ гэхээр LinkedIn аккаунт гэж болно. За би танарт жишээ үзүүлж байна. Энэ Michael Kaitis гэдэг энэ хүний аккаунтыг одоо төлөө харж байна. За энэ хүний аккаунтн дээр нь bio хэсэг дээр нь вебсайтынхаа линкийг оруулсан байгаа. Та нар харж байна. Энэ bio хэсэг дээр өөрийнхөө вебсайтын линкийг оруулсан байна. Тэгэхээр та нар LinkedIn дээр аккаунт үүсгээд яг энэ хүнтэй адилхан bio хэсэг дээр өөрийнхөө хийж бүтээсэн утасны аппликейшн тоглоомынхаа линкийг оруулчих болох байхгүй. За ингэснээр LinkedIn-ийн аккаунт чиний Python програмын мэдлэгийг баталгаа олчиж байгаа. За тэгээд шууд ийм өндөр цалинтай ажилд орох бол хэцүү. Бараг л ямар ч ажлын туршлагагүй нэг шууд авчдаг газар гэж байхгүй байна. Тэгээд хуваараа хийж бүтээсэн зүйлүүд чинь ихэвчлэн ажлын туршлага тооцогдохгүй. Тэгээд та нар яаж болох вэ гэхээр гарааны ажил хайх хэрэгтэй. Гарааны ажил шууд өндөр цалинтай ажил хайхын оронд гарааны ажил хайх хэрэгтэй. Хамгийн гоё юм нь зүгээр нэг гарааны IT-ийн ажил сарын 3,500-аас 7 сая төгрөгийн цалинтай. Их сургуулаа төгсснөхийн дараагаар reception, guide, хаалгач, зочдлуудын хаалгач гэдэг чинь адилхан төвшний гарааны ажлууд 7 сая төгрөгийн цалинтай сарын. Тэгээд та нар тэр 7 сая төгрөгийг гэрээхээ тавдахтай орчин нөхцлөөс ажиллаж болно. За гарааны цалинтай гарааны ажил учраас мэдээж ажлын туршлага шаардахгүй. Гэхдээ тест авдээ. Тэр тест нь ямар ч юм байд юм бэ гэхээр одоо шинэ 3 баган код харуулна. Айл баган код дээр нь алдаа байна. Тэрийг сонго. Эсвэл энэ 3 баган кодын аль нь ийм үйлдэлтэй код байна. Тэрийг бол. За тэгээд тестийг нь бүгэлж чадах юм бол шууд гарааны ажилд авна. За тэгээд ямар нэг гарааны ажилд орсныхоо дараагаар хамгийн гол нь ажиллаж байгаа газараасаа тодорхойлт авах хэрэгтэй. Би танаа төсөл дээр ажиллаж исэн, тийм учраас над тодорхойлт өгөөч. Миний танаа дээр ажиллаж ирснийг батлах, өдөрдөх албан тушаалтныхаа мэдээллийг над өгөөч. Тодорхойлолтоо ажиллаж байгаа төслөөсөө маш сайн агуулж авах хэрэгтэй. За тэгэнгүүтээ яах нь? LinkedIn-ийн аккаунттай авсрагч нь.
Зүгээр та нар нэг юу яаж бодно? Google Doc үүсгээд Google Doc дээр болохоор ажиллаж исэн газрынхаа мэдээллүүдийг оруулаад өдөрдох албан тушаалтайг нь хүний холбоо барих мэдээллийг оруулаад болоо. Тэгээд нөгөө Google Doc-ийнхоо линкийг LinkedIn-ийнхаа профайлтай хавсарчиж бол тэгэл болггүйц байхгүй. Тэгэл энэ LinkedIn аккаунт чиний ямар газар ажиллаж исэн шиг баталгаа болчихж байгаа. За тэгснийгээ дараагаар та нар энэ өндөр цалинтай ажлууд руу apply хийж болно. За Python программын хэлтэй болсноор та нар ямар нэг газар ажилтнаар орох алба байхгүй. Надтай адилхан Telegram-ыг ашиглаад сургалт гаргаж болно. Эсвэл та нар ямар нэг тоглоомны сервер үүсгээд тэр тоглоомынхаа серверийг сар бүрийн төлбөртэй болгож болно. Эсвэл гар утасны аппликейшн Монгол Keyboard хийгээд App Store, Play Store дээр зарж болно. Хуваараа мөнгө олсон ч болно. Заавал ч юу нэгний дор ажиллахын оронд ерөнхийдөө бол Python программын мэдлэг бол хамгийн олон төрлийн аргаар мөнгө олох эрх чөлөөг чамд олгоно. Хамгийн олон төрлийн сонголттой хамгийн эрх чөлөөтэй ажил хэрэгжил багхгүй. За одоогийн байдлаар би зөвхөн Python программын анхан шатны сургалтыг гаргасан байна. Өнөөдөр Python програмчлалын гүнзгийрүүлсэн сургалтуудыг гаргана. Компьютер төлөм яаж зохион бүтээх сургалтуудыг ч гэсэн гаргана гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр сар бүр одоо мөнгө төлж байгаа төлбөртэй гишүүнчлэлийн чинь үн цэн нь цаашдаа нэмэгдээд явна гэсэн үг. Би та нарт зүгээр нэг ганц юм хэлье. Та нар зүгээр сургалтаар миний сургалтаас авч байгаа мэдээллээр өөрсдөө сургалт боловсруулаад зарч ч болно. Энэ бол хамгийн хурдан мөнгө олох нэг энгийн жишээ. Python програм мэдлэгтэй хүн өөрийнхөө мэдлэгийг зарж мөнгө олж болно, ямар нэгэн зүйл хийж бүтээгээд мөнгө олж болно, ямар нэгэн газар ремонтоор ажиллаад мөнгө олж болно. Тэгээд энэ DCH өөрийнхөө Telegram-ийн миний аппликейшн дээр цаг тухайд нь би хэрэгцээтэй мэдээллүүдийг оруулна. Одоо жишээ нь ямар ремонт ажилд авдаг зарын вебсайтууд байдгийн гүнзгийрүүлсэн төвшний чанартай сургалт авдаг өөр миний Telegram аппликейшнаас өөр ямар вебсайтууд байдгийн. Тэрнээс гадна яаж одоо компьютер тоглоом зохион бүтээдгийг тэр тухай видео хичээлүүдийг би оруулна гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол миний сургалтанд хамрагдсан хүмүүс, миний төлбөртэй гишүүн болсон хүмүүс ирээдүйд бүх алхмууд дээр хөл гიშгэх бүх шатнууд дээр хэрэгцээтэй мэдээллээр хангагдана гэсэн үг. Яаж ажилд ордгийг, яаж ажлын CV бүгддгийг, яаж ажлын ярилцлаганд ордгийг, хаанаас ажлын зарнууд харддгийг толгойд чинь эргэлдэх асуултын тэмдэг бүр дээр би хариулт өгөхийг оролдоно. За тэгээд та бүхэндээ анхаарал хандуулсанд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Peace.